Хүмүүсийг ашиглаж эд зүйлсийг хайрладаг ертөнцид Христэд итгэгчид бид хүмүүсийг хайрлаж эд зүйлсийг ухаалгаар ашиглахыг уриалдаг. Есүс бидэнд яаж гэдгийг харуулсан. Тэр сохор хүнийг хайрлахын тулд шавар ашиглаж, завхаа эмэгтэйг хайрлахын тулд эс ашигласан. Шинээр гэрэлсэн хүмүүсийг хайрлахын тулд ус, шавар, сав ашиглаж, өлсөн хүнийг хайрлахын тулд талах загсыг ашигласан. Цус алдаж буй эмэгтэйг хайрлахын тулд хувцас ашигласан шүү дээ. Эцэст нь тэрээр загалмай 3 хадаасыг ашиглан хамгийн агуу гүүр болох хайрын гүүрийг барьсан. Мөн Есүс хүмүүсийг хайрлахын тулд эд зүйлсийг ашигласан. Гэхдээ бурханлаг зорилгоор Есүс мөн өөрийнхөө хайртай хүмүүсээ ашигладаг. Тэрээр бусдыг эрэгтэй эмэгтэй хүмүүсийг тэрч байдгаа буруу санаатай хүмүүсийг хайрласаар байдаг бөгөөд тэднийг өөрийн нэрүүд болоход уриалдаг. Биднийг цаг зав, авьяас чадвар, нөөц боломж, гэрчлэлээ ашиглан хүмүүсийг түүн рүү хөтлж, түүний усан үзмийн талбайд хамтран ажиллагсад болохыг уриалж байна. Бусдын сайн сайхныг эрэлхийлэх нь жинхэнэ аж аргалыг олох арга зам юм. Хүний сүнс амин хувиа хичээхгүй байх тусам тэр илүү аж аргалтай байдаг. Учир нь тэр Бурхны түүн зориулсан зорилгыг биелүүлж байгаа юм. 11 бол амлалтын өргөлөө буцааж өгөхдөө бид өөрсдийн нөөц бололцоог гэр орон, ур чадвар, цаг заваа хүмүүсийг хайрлахад хэрхэн ашиглаж болох талаар энэ бол сайхан амьдрах Бурхны арга зам юм. Өөрсдийгөө адагт харин Бурхныг нэгдүгээр тавьцгаая.